Сүүлийн үед Америк нэгдсэн улс тарифыг огцон нэмсэнтэй холбоотойгоор Азийн олон орны бизнесүүд эдийн засгийн хүнд байдалд орж байна. Хятад улсад 145% тариф тавьж Америк нэгдсэн улс руу хийдэг экспортын 80%-ийг буруулна гэж үзэж байна. Хятадын компаниуд Африк, Латин Америк руу бараагаа чиглүүлж тодын эдийн засгээ дэмжихэд Хятад улс их мөнгө гаргаж байна. Вьетнам улсад хувцас, электрон бараа экспорт багассан. Мөн Хятадын барааг хэн амжуулж байгааг хянан зогсоож Америк нэгдсэн улстай хэлцээр хийхээр оролдож байна. Камбож, Малайз, Таиланд зэрэг жижиг эдийн засгтай орнууд хувцас, нарны эрчимгүйч, тоног төхөөрөмж экспортлохдоо эрсдэлтэй тулгарч байна. Харин энэтхэг улс бага тарифтай учраас давуу талыг бий болгож Хятад, Вьетнам, Дамаас энэтхэг рүү шилжиж байна. Харин улс орнууд ямар хариу нүүдэл гаргаж эхэлсэн бэ? Худалдааны зээлийн даатгал буюу TCI эрэлт ихэлсэн. TCI нь хэрвээ худалдан авагч төлбөрөө төлөхгүй бол даатгал алдагдгийг нөхөн олгоно. Хоёрдугаар зах зээлээ төрөлжүүлж олон улс руу бизнесээ чиглүүлнэ. Зөвхөн Америк нэгдсэн улс биш, Африк, Латин Америк руу чиглэж байна. Гуравдугаар нийлүүлэлтийн сүлжээг ойртуулж эхэлсэн. Үйлдвэрлэлээ Вьетнам, энэтхэг рүү шилжүүлж зардлаа бууруулж байна. Дөрөвдүгээр дотоодын нэмэн өртөг шингэсэн зөвхөн бараа биш, үйлчилгээ экспортлож эхэлсэн. Эцэст нь тарифын өсөлт богино хугацаанд улс орныг хамгаалж болохч дэлхийн эдийн засгийг хувааж бизнесүүдэд арам туулж харин ухаалаг даатгал зах зээлийг төрөлжилт нь илүү тогтвортой шийдэл юм.